Монгол тулгатны зүүн эрхэм Улаанзалат монголчуудаа зориуллаа. Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл чин зөрөгт өвгөд дээдсэн минь өв их эрдэнэ. Южибогт Бэмбэр энжин 1905 оны 11-р сарын 21-нд Сэлэнг аймгийн Алтан булаг сумын Бусаар аймаг газар Раднажавын уугуу болон мэдлэлчээ эцгийн сэхэтэн хэд хэдэн гадаад хэл мэддэг нэгэн байв. Хэрвээр мэдээлэл хомс цагт мэдлсэн ч эрдэм номд дурласан нэгэн байжээ. Англи, Франц, Герман, Чех, Польш, Эсперанто, Орос хэлийг гаргаж эзэмшсэн бөгөөд Эсперанто хэлний өөрөө сурах бичгийг зохиосон эрдэмтэн. Энэхүү хосуу хэлний мэдлэгийг ашиглан 16 наснаа Хятад Монгол ардын намын анхны хуралд орчуулагчаар ажиллаж байжээ. 1924 онд Зөвлөлт холбоот улсын Ленинград хотын дуран техник хэлний хүрээлэнд суралцаж 1927 оноос гэгэрүүлэх яамны харьяа судар бичгийн хүрээлэнд ажиллаж байв. Гэвч хэлбэлдүүлэлтийн хар шуурга түүнийг таарсангүй. 1937 онд нийгмийн шүүмжилсэн хэрэгээр шоронд орж шоронд хоригдож байх хугацаанд Франц хэлийг сурч гаргууд эзэмшжээ. Ороолгүй тэнгүүдийн дунд амьдрахад нас яасан урт юм бэ. Ороогүй эрдмийг сурахад нас яасан богино юм бэ. 1942 онд түүний мэдлэг чадрыг харуулсан үзэг сулсан бөгөөд хувьсгалт намын төв хорооны шийдвэрээр үнэн санны газар загтан 16 жил ажиллажээ. 1956 онд монгол хэлнүүдийг харьцуулсан түүхэн хэлний зөв бүтээлээрээ хэл бичгийн ухааны доктор цалгах болж 1961 онд монгол бичгийн хэлний зөв бүтээлээрээ шинжлэх ухааны академид цал хүртэж 1971 онд профессор цал хүртжээ. Бид та нартай адил хэмээн бодисоор бордсон ургамал биш. Харин байгалийн онгон төрхөөрөө байгаа өв сургамал малаараа дамжуулж боловсруулж хэрэгэлдэг юм. 1945 оноос алдар зохиолууд эхлэж олон гайхамшигт бүтээлийг тойрвжээ. 2005 онд Төв намын сангийн урд түүний өшөөг сонирлуулсан билээ. Бээр 1977 онд хаалт өгсөн ч түүний орчин үеийн монгол хэлэнд оруулсан агуу ах оюуны үеэс үед өвлөгдөн монгол хэлний цаашлаад монгол үндэсний дархлаа олж монгол хүмүүн бүхний сэтгэлд мөнхрөн үлджээ.